Нийтний форумын подкастын өнөөдрийн дугаараар алхтай тэмцэх газрын өвчин сэргийлэх соён гэрэл хэлтсийн ахлах ажилтан ахлах комиссар Цинда Явшил оролцож байна. За танд нэвтрэмийн төргийн. За алхтай тэмцэх газраас ерөнхийдөө авилгаас өвчин сэргийлэх чиглэлээр нэлээд ажлууд хийгддэг шүү дээ. Тэгэхээр одоо ямар шүү чиглэлээр ажиллаж байна энэ талаар бас мэдээлэл өгөөч. Тэгэхээр алхтай тэмцэх газраас алхтай тэмцэх газрын өвчин сэргийлэх соён гэрэл хэлтс байгаа. Энэ хэлтс бол хуулиар бол хоёр үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байгаа. Нэгдүгüүрх нь болохоор авилгаас өвчин сэргийлэх буюу авилга үүсгэж байгаа шалтгаан нөхцөл хэлбэрүүдийг олж илрүүлэхийг айлтгуулах өвчин сэргийлэх ажлуудыг зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлдэг. За хоёр дахь чиглэл нь болохоор авилгын эсрэг олон нийтийн соён гэрэл гэсэн чиглэл байж байгаа. За энэ үргэлж чиглэлөнд яадаг гэхээр авилгын хоорондын олон нийт таниулах, хууль тогтоомжийг сурталчлах, за авилгын эсрэг соёлыг нийгэм төлөвшүүлэх юм чиглэл явдаг гэж ойлгож байна. За авилгаас өвчин сэргийлэх чиглэлийн таны онцлж асууж байгаа өвчин сэргийлэх чиглэл гэдэг бол манайх бол олон хэлбэрээр олон тал дарга хэмжээнийг авч байгаа. Тухайлх юм бол авилгын эрсдлийг тодорхойлох, за тэгээд эрсдлүүдийг алгуулах чиглэлээр тухайн байгууллагууд хамтарч ажиллаж байна. За мөн судалгаан үнэлгээний асуудлуудыг хийж байгаа. За авилгын эрсдлийг тодорхойлох судалгаануудыг бас өвчтөй хийгээд тэр судалгаан дээр тулгуурлаад тодорхой зөвлөмжийг тухайн байгууллагууд нь өгдөг. Эргээд зөвлөмжийн биелэлийг хэрхэн хэрэгжүүлж байгаа гэдэг дээр нь бас эргээд хяналт тавьж шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлэх ажлыг бол зохион байгуулж байгаа. За үүнээс гадна ер нь эрсдлийн үнэлгээ хийдэггүй ч гэсэн ер нь нийтлэг байдлаар төрийн бүх яам агентлаг тамгын газрууд за зарим эрсдэл өндөртэй гэж үзэж байгаа төрийн өмчт компаниуд болох авилгаас орчин сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэдэг төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлдэг. Энэ нь болохоор тухайн байгууллагын хувьд авилгын эрсдэлтэй байгаа авилгын эрсдлээс үүсч болох нөхцөл байдлуудыг алгуулах зорилготой ажлуудыг төлөвлөж зохион байгуулж ажилладаг. Тэгэхээр эрсдлээс орчин сэргийлэх ажлын төлөвлөгөөг жилийн тухайн байгууллагууд өөрсдөө төлөвлөдөг. За төлөвлөгт нь манайхаас бас нэгдсэн арга зүй төр хэмжээл хангаа явж байгаа. За гүйцэтгэлийн явцад нь болохоор бид хагас бүтэн жилээр нь хяналт тавьдаг. Хагас жилийн хувьд болохоор бид тухайн байгууллагын авилгын эрсдлийн төлөвлөгөөний хэрэгжил заах арга ажил арга хэмжээний үр дүн уурлал ямар байгаа, явц нь ямар байгаа гэдгийг хэлэлцээр харж явцын зөвлөгөө өгдөг. За жилийн эцсээр нь болохоор эргээд энэ ажлын үр дүн ямар байсан бэ? Энэ эрсдэл бүрэн ажилласан уу гэдэг дээр нь тэгээд санал дүгнэлт хийгээд үнэлгээ хийгээд энэ дээр нэгдсэн юм арга зүйн зөвлөмжүүдийг бас төрийн байгууллагуудад хангаж зөвлөж ажилладаг. За өнгөрсөн жилийн хувьд бол 92 байгууллага энэ авилгаас орчин сэргийлэх хэрэгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлээд явсан байж байна. За сүүлийн жилүүд төр бас энэ шударга байдлын үнэлгээгээ судалгаа хийгддэг. За энэ гүйцэтгэхний байгууллагууд хамаарах байгууллагуудын авилгаас ангид буюу шударга байх гэдэг зүйлт нь ямар байдгүй гэдэг нь бас таван дүнгээр гаргадаг. За энэ тухайн төрийн байгууллага өөрчлөсөн иргэд олон нийтээс шударга байдалтай холбоотой үнэлгээ өгдөг. Мөн тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтны албан хаагчдаас үнэлгээ өгдөг. Гуравт нь болохоор тухайн байгууллагын ажиллагаанд хөндлөнгийн бол дээд шатны хяналт хэрэгжүүлж байгаа байгууллагын үнэлгээ гэсэн гурван зүйлийн үнэлгээ гарч ирдэг. Тэгээ энэ судалгаа шинжилгээний үнэлгээнд дээр тулгуурлаад бид нар энэ шударга байдлын үнэлгээр хамгийн сүүлд орсон буюу хамгийн бага оноотой 10 байгууллагаас тусгасан төлөв хэрэгжүүлээд яг энэ яагаад ийм үнэлгээ буураад байгаа гэдэг судалгааны нарийн датад тулгуурлаж байгаа зөвлөгөө гаргадаг. Энэ зөвлөгөө өгөөд энэ дээр төлөвлөгөө хийе явж байгаа. За сүүлийн судалгааны сүүлийн 1-2 жилийн дүнг харах юм бол уул уурхайн салбарын яам агентлаг харьяа байгууллагуудад бол судалгаанд хамгийн сүүлийн байрууд орж байна. За биеийн тамирчин спорт за 2-3 аймаг бас энэ сүүлийн 10 байгууллагад ороод бид энэ дээр бас судалгаа үнэлгээ энэ шинжилгээний ажлуудыг бас төлөвлөлтүүд хийж байгаа. За чинь 23 оны судалгаагаар бол чинь гайлын байгууллага чинь сүүлийн 10 чигсалтанд ороод эрсдэл өндөртөд орж ирсэн бол бид нар бас гайлын байгууллагатай хамтарч ажил төлөвлөгөө хэрэгжүүлсэний үр дүнд бол өнгөрсөн жил буюу 24 оны үнэлгээгээр бол гайлын байгууллагын үнэлгээс баг зэрэг явгаар ахиж энэ сүүлийн 10-аас бол гарсан байна. Гэхдээ энэ нь болохоор сүүлийн 10-д ороогүй ч гэсэн дээшээ шударга байдлыг сайжруулах хэрэгтэй учраас бид нар энэ жил шударгаас орчин сэргийлэх ажлын төлөвлөгөө чинь хийгээ явж байгаа. За бусдаа сүүлийн 10-д орсон байгууллагын хувьд бол шударга байдлын үнэлгээг сайжруулах чиглэлийн бас тусгасан төлөвлөгөөтэй ингээд тулж ажиллах буюу илүү ойрхон уулзаад илүү ойрхон зөвлөгөө ажиллах хэмжээний хяналтыг илүү тавиад явж байгаа гэж ойлгож байна гэсэн. За ийм авилгаас орчин сэргийлэх юм зөвлөх хяналт тавих юм төлөвлөгөө хэрэгжүүлэхээс гадна за мөн орчин сэргийлэх чиглэлээр бид нар зөвлөмжүүдийг хөрвүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ тулгамж байгаа асуудлуудыг тулгуурлаад за мөн төрийн бас байгууллагууд олон улсын байгууллагын зөвлөмжөдөд дурдгдсан асуудлуудыг харж агаад ажил нийгэм тулгамдад байгаа асуудлуудыг хяналт тавих, таналт хийх сумаа илрүүлсэн зүйлүүд дээр зас залруулах, үйл ажиллагааг сайжруулах, ил тод байдлыг сайжруулах ч юм уу. Энэ асуудлуудаар нийлүүлсэн зөвлөмжүүдийг бол өгөөд бэлтгэн хяналт тавих байдлаар ингэ явдаг. Жилдээ бол манайх дунджаар нэг 30-аас 40 орчим одоогийн зөвлөмжийг бол
нэг зөвлөмжний дунджаар 5-аас 10 орчим залттай. Энэ зөвлөмжүүдийг бол төрийн байгууллагууд бол өгөөд явдаг юм байна. За мөн урсан зэрэглэх ажлын бид нэрсэн дүрм журмуудыг хяндаг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүн сурталч чиглэл байна уугүй юу? Сонирхолтой зөрчилтэй нөхцөлөд бий болгож байгаа үгүй юу гэдэг дээр үйл ажиллагааны процесс зурвал дээр хяналт тавихаас гадна тухайн үйл ажиллагааг журмд зохицуулж байгаа журм эрх зүйн актуудын хууль зүйн үндэслэл болон за сонирхлын зөрчил хүн сурталч үндэслэлгүй шат амжилт бий болгож байгаа гэдгийг бас хянаж өөрчлөлт оруулах санал зөвлөмжийг бол өгөх байдлаар ажиллаж байна. За дээр нь тодорхой гэмтэрэг гарсан тохиолдолд мөрдөгч бид мэдээлэл явуулж байгаа. Өөрөөр хэлбэл энэ гэмтэрэг гарахад танаа дээр ийм шалтгаан нөхцөл нөлөөлж байгаа учраас энэ шалтгаан нөхцлүүдийг алга болох, арилгах одоо мөрдөгчийн мэдээлэл зүйлийг биш бол заасны дагуу хургуулж байгаа. За тэгээ үнэхээр энэ мэдээллийн хүрээнд сарын хугацаанд арга хэмжээ аваад эргээ хариу мэдэгдэх ёстой. Тэгээ энэ хариу мэдэгдэнгүүт тухайн зөрчил одоо үүсэх гэмтэрэг гарах шалтгааныг бол арилгасан гэсэн хариу биднэрт бол ирж байгаа. Тэгэхээр манай ажилтнууд яадаг гэхээр урсан зэрэглэх ажилтнууд яг тэр нөхцлөд нь арилсан юм уу үгүй юу дахиад тэр гэмтэрэг гарах ёстой байна уугүй юу ажил зохион байгуулсан ажил арга хэмжээнд үнэхээр үр дүнтэй байсан уу юм бас хяналт тавих шаардлагатай тохиолдолд газар дээр нь очих хяналт хийх зэрэг ажлуудаар тухайн нөхцлөд арилсан арилгаагуудыг нүүнэлт өгөөд за зарим тохиолдолд шууд арга хэмжээ авахулах тохиолдлууд байна. За мөн аль хэдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах байна. За мөн дүрм журм чинь өөрчлөх боломжууд байна. За жишээ нь өнгөрсөн жил ихэд мөрдөгчийн мэдээллийн мөрөөр гайлын ерөнхий газар дээр нөгөө лаборатори дээр дарааллын урдуур нь шинжилгээнд оруулах зүйлээ хурдан оруулахын тулд дараалал өөрчлөлж ахуулах юм асуудал гэмтэргийн тохиолдол бүртгэгдсэн. Тийм учраас мөрдөгч мэдээлэл явуулсан. Үүнийхэн дагуу манай ажилтнууд ажиллаад үзэнгүүт нөгөө яг хүмүүстэй харилцах тооцоо дэлдод байлаа сайжруулсан байгаа боловч яг нөгөө үйл ажиллагаа зохицуулж байгаа журман дээр болох энэ нарийнсан зохицуулт байхгүйсэн. Тэгэхээр энийг бид нар журманд нь өөрчлөлт олох санал өгөөд програм хангамжийн хөгжүүлэлтийг дараалал өөрчлөх ийм боломжгүй чинь болчихсон байх жишээ нь тийм нийслүүдийг бол айлгах чинь ийм ажлуудыг бол энэ хүрээнд төс зохион байгуулж хийдэг гэж байгаа. За мэдээж хэрэг зөвхөн авилгын эсрэг хууль тогтоомж сонирхлын зөрчлийн хууль за олон улсын авилгын эсрэг конвенцийн хэрэгжилт ямар байгаа вэ гэдэг дээр бас хяналт тавих ажлууд болох нь урьд зэрэглэх ажлын оронд хийгдэж байгаа. За мөн шалтгаан тодорхойлсон тодорхой судалгаануудыг дүнг харж үзээд тэрний дагуу бас төрийн байгууллагын үйл ажиллагаанд яаж авилга гарахгүй байх төслүүдийг бууруулах гэдэг ажлуудыг хийх юм өргөн өрөөний өрөөнд урьд зэрэглэх ажлууд хийгдэж байгаа. За нийлээ урт хариулж байна. За тэгэхээр ерөнхийдөө одоо төсөв тийм ээ өмч хөрөнгийн ашиглалт за бүртгэл энэ асуудлаар нийтлэг ямар асуудлууд өрнө төлөгдөж байна вэ? Яг хөө нийтлэг олон асуудлууд байгаа. Зөвхөн манай дээр явж байгаа хөрвүүлж байгаа зөвлөмжүүдийн агуулгаас харах юм бол өмч хөрөнгийн нэгдүгürt ашиглалтын явцад тавьж байгаа хяналтын асуудлууд бас байна. За хяналт ер нь бүхэл үе шатн дээр авилгын эрсдлүүд бас тодорхой харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл өмчийг ашиглах, за тэрийг түрээсдэх, за мөн одоо агтлах гэдэг бүх үйл ажиллагааны авилгын эрсдэлтэй нөхцлүүд байж байгаа. Манай дээр бас явсан зөвлөмжүүдийн агуулгаас харах юм бол нэгдүгээр бүртгэлийн асуудалтай холбоотой зөвлөд байна. За эргээ бүртгэлтэй холбоотойгоор энийг бүртгэлийн нэг болгоогүй барьж байгаа журмууднаас 2000 санаа агуулж байгаагаас авалт юм эсвэл зохицуултын давхарлал үүснээсээ болоод эргэн хуулийн этгээд чинь хүн суртал очруулж байгаа юм тохиолдол бас байна л да. Тухайлх юм бол бид нар 2023-24 онд чинь төрийн өмчийг ашиглаж байгаа асуудал байсан. Чинь төлбөртэй зохицол нээх гээд компани материал өгөөд төсөл тавингууд тухайн өмчлөгч тухайн одоо газрыг өмчилж байгаа буюу тухайн төрийн байгууллагад нөхцөл хандаж гэрээ байгуулах гэтэл дахиад төрийн өмчийн хороотой дахиад гэрээ байгуулах гэсэн юм хоёр журам юм 2000 санаа үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэг болгоо шат амжилтаар цовруулах хэрэгтэй байна гэдэг үгнээс бид бас тухайн үед дуушны ярилцлага зохион байгуулад энэ журмуудыг яаж ойлгох, яаж хэрэгжүүлэх юм компани иргэнд жишээ нь хүн суртал очруулахгүй байх ямар боломжууд байна гэдгүүдийг уулж ярилцаад тодорхой зөвлөмжүүдийг өгөөд энэ зохицуултуудыг авах шийдвэрийг нь жохоор гаргаж өгөх боломжуудыг бол бүрдүүлэх арга хэмжээ бол тохиолдол авч ирсэн байна. За нөгөө талаас төрийн өмчийг чинь ашиглаж байгаа юм асуудал байгаа. Сонгон шалгар болтгоо гэрээр шууд өгдөг, давуу болгодог, хаана ямар өмчийг түрээслэх гэж байгаа, эргээд үеийн ижлээс өөртөө юу түрээслэх гэж байгаа гэдэг асуудал нь бол нэгдүгээр төлөвлөлтгүй байна. Хоёрдугаар ил тод биш байна. За гуравч хууль заасан журмуудыг чинь мөрдөхгүй байх юм эрсдлүүд бол байгаад байгаа. Тэгээ энэ болгон дээр нь бас хяналт тавьж ажиллах бас одоо юу гэдэг төслүүд болгоныг илрүүлээд хяналт тавихад бол чинь манай хүмүүс багтаа байдаг учраас бид энэ төрлийн бас байгууллага иргэний нийгэм эдгээр дээр бас хамтарч ажиллаж мэдээлэл цугуудыг өргөжүүлэх мониторингийн судалгаа тайлангуудын тухай бүр авч уншиж танилцах юм асуудал байж байгаа. Тухайлх юм бол
танахаас чинь 2023 онд гадаадын зээл тусламжийн санхүүжилтийн энэ төслүүдийн ил тод байдал хангалтгүй байна буюу 34 орчим хувьтай байна. Захимын орчиндх ил тод байдал ингээд танахаас судалгаа гарсан байсан шүү дээ. Тэрний дагуу бид нар судалгааны үр дүнг судалж байгаа тухай танилцаад танаа дээр бас ирчид уулзсан, сангийн яамтай уулзсан, хилцүүлгүүд хийсэн, цуврал уулзтуудыг хийсэн. Энийхээ үр дүнд бид нар 2024 онд төлөвлөгөөндөө тусгаад энэ гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгж байгаа төсөл арга хэмжээний ил тод байдлыг сайжруулах гэдэг асуудлуудыг сангийн яамд удаадаараа тавьсан, бас зөвлөмжүүд өгсөн, хилцүүлгүүд хийсэн. Энийн үр дүнд бол чинь одоо мессеж систем байсныг PMS гэдэг төсөвийн хөрөнгөөр хийж байгаа төсөл арга хэмжээний системтэй нэгтгэх арга хэмжээг жишээ нь сангийн яам авч байгаа. Энийн үр дүнд яах вэ гэхээр нөгөө тусдаа одоо мессежээр явж исэн ил тод байдлал илүү нөгөө төсөл бүртээ адилхан стандарт шаардлагын журмын дагуу ил тод болоод явахын төслөлж бүрдчихсэн. Одоо энэ жилээс бол үйл ажиллагаа чигдэрж байгаа гэж бид нар ойлгож байгаа. Тэгээд тухайд одоо энэ зээл тусламжийн ил тод байдал болоогүй байгаа асуудлууд ямар хэн төслөд төрснийг үр дүнгээр сангийн яамнаас тодруулахад ойролцоогоо 90 гаруй хувьтай ил тод байдал сайжирсан буюу танаас 34 хувьтай гарсан зүйлийг бид нар ажиллаад одоо 94 болгосон байна гэж чинь харж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа бид нар энэ ил тод байдлыг сайжруулах замаар өөрөлдөл энэ саний дурдж байгаа энэ олон зөрчил дутагдлуудыг арилгах боломжийг бас нэмэгдүүлж байгаа. Энд бас зөвхөн төрийн байгууллагатай иргэний нийгэм байгууллага, хувьчлал иргэд за иргэний нийгмийн одоо бүтээгдэхүүн ч гэсэн юм хувь нэмээр оруулаад судалгаа, мониторингийн дүгнэлтийн ч гэсэн арилгаж орсон зэрэглэх ажлууд бид ашиглаж явж байгаа. За тэгэхээр төсвийн зарцуулалтын чиглэлээр ерөнхийдөө бас ямар асуудлууд гарч байна? Ямар зөвлөмжүүд өгч байна те? Төсвийн зарцуулалттай холбоотой иргэд төсвийн зарцуулалттай холбоотойгоор бид нар жишээ нь хяналт тавиад ингээд ажиллаж чадвал олон бас жишээ төтгөдүүд байгаад байгаа. Зүгээр онцлоод энэ дээр хэлэх юм бол ер нь төсвийн зарцуулалттай холбоотой жишээ нь худалдаа авах тендер зохион байгуулалтын үйл ажиллагааны төлөлтийг нэглэх сайн хэвээр байгаа шиг байна. Өөрөлдөл худалдаа авалт тендерийн төлөвлөгөөнд тусгаагүй гэж гинт одоо яаралтай гэдэг ч юм уу те иймэрхүү нөхцөл байдлаар урьдчилан төлөвлөгөөнд тусгаад нийтийн сонгуульчлалтад зарлах боломжтой ажлуудыг жишээ төлөвлөгөөр оруулж ирдэг те. За мөн нөө таадны бас яригдж байгаа асуудлууд гэдэг те. Он дамжаад удажчихсан юм асуудлуудыг яах ёстой юм бэ? Бид манайхаас бас хилцүүлэг хийжсэн 52 барилга байгууламжийн асуудал он дамжаад шүүмжлэн шийдэгдэхгүй байгаа юм асуудал гэдэг ч юм уу. Энэ төлөвлөлтийн асуудлаас эхлээд бид нэлээд асуудлууд яригдана. Хоёрдугаар яг зарцуулж байгаа асуудал дээр бас саний одоо жишээлбэл дурддагдаад байгаа юм асуудлууд байна те. Худалдаа нийтийн сонгуульч шалгуулалттай арга хэлбэг тойрох ч юм уу эсвэл нөгөө 20 сая төвдөнд багтаага жижиглэх ч юм уу те. Ийм төршлөө бас нэмэрсээр ажиллагдаж байгаа. Энэ дээр бас бид нар орсон сэглэх зөвлөмжүүд өгж ин дээрээс нь сангийн яам дээр бас тодорхой зөвлөмжүүд өгөө явж байгаа. За мөн яг энэ дээр жишээ нь хяналт тавих боломжтой. Ерөн төрийн байгууллагууд холдоо мэрэгсэн нэгтгэл бодоход ажиллаж байгаа учраас мэрэгсэн нэгтгэл бодохын институттэй хамтраад за яг энэ хууль тогтоомжийг засвалтын асуудал бүртгэлийн болоод бүртгэлийн бус шинжтэй байгаа зөрчлүүдийг яаж ажиллах вэ? Энэ дээр нэгтлэнгууд яаж оролцох вэ? Хяналтаа яаж тавих вэ? Яаж сайжруулах вэ гэдэг асуудлаас мэргэжлийн байгууллагуудтай нийгмийн салбарын мэргэжлийн холбоотой урьдчилан хамтрах ажлуудыг ингээд зохион байгуулж байгаа. За зарцуулалттай холбоотой нийтлэг гадна бүртгэлтэй холбоотой асуудлууд байдаг тийм. Нийт аваад дүгнэлтийг харахаар ажиллаж байгаа зөрчлийн дийлэх нь болохоор бүртгэлийн хуулийг баримтлагуудтай холбоотой зөрчлүүд байдаг. За дээрээс нь сонирхтын зөрчлийн авилгатай холбоотой юм асуудлууд байгаа. Энэ бол модчлох чиглэлийн асуудлууд юм л шилжүүлээд ингээд шалгуулдаг. За зарцуулалт дээр эргээд хяналт тавьдаггүй байх юм асуудал нийтлэг харагдаад байдаг. Тухайлах юм бол одоо жишээ нь 2023 онд хой миний санаж байгаа бинтэмс спортын салбар дээр бүхэлдэн мэргэжлийн одоо спортын баг дамжтууд тодорхой хэмжээний санхүүжилтийг өгж байгаа мөртлөө эргээд санхүүгийн баримт бүрдүүлж байгаа байдал, эргээд зарцуулалтын хяналт тавьж байгаа байдал бүгд тодорхойгүй. Зөвхөн цаасан суурьтай явдаг, эргээ хяналт тавьж байгаа, дүгнэлт гаргадаг, тайлан хилцдэг, танилцуулдаг, бүрдэн тооцдог юм үр ашгийг бас тооцож байгаа юм асуудал харагдахгүй байсан. Тэгэхээр энийгээ сайжруулах зөвлөмжийг бол бид нар өгчихсэн байж байгаа. Тэгээд одоо энэ талаас тодорхой хэмжээ авч байгаа гэж бодож байна. Тэгэхээр бид тодорхой хугацааны дараа эргээд хяналтаа тавиад очдог. За зарим төрийн өмчт компаниудад одоо нийтлэг байгаа нь юу гэхээр гэрээ байгуулад ингээд ажлыг гүйцэтгүүлдэг. Тэгэхээр тэр ажлууд эргээд нөгөө биелэлтэнд тооцдог, тайлаадаг, дүгнсэн юм асуудал харагдахгүй байх юм асуудал байдаг. Тэгэхээр өнөөдөр санхүүгийн зөрчилтэй давуу байдал болгоод байна уу? Үнэхээр хайн хандаад байна уу гэдэг цаанаас асуудал болдог. Тэгэхээр наривсан шалгалт бол хийгддэг. Тухайлбал хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулж байгаа тохиолдолд энэ талаараа тусгаалсан мэдээллийг олон нийтэд толгойд болгооч гэдэг арга хэмжээг бид нар ажиллаж сурсан зөвлөгөө ажлын төлөвлөгөө төрийн байгууллага, төрийн компаниудаар чинь өгөөд тусгуулаад зөвлөмж өгөөд тусгуулаад
оруулаад явсан. Тэгэхээр энэний хэрэгжил тусдад сайн байгаагүй. Уул нь ингээд өгчих юм бол эргээд илүү нөгөө мэдээлэлээ ч гэсэн тал санхлын зөрчил үүсэхгүй байхыг саяны шиг хөдөлгөөлөлт бол жишээ өсөхгүй байх бас тодорхой дэмжлэг үзүүлэх болов гэж бид нар харж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар эргээд хяналт байхгүй, дүн шинжилгээ хийдэггүй те. Яг тухайн байгууллага жилдээ яг жил болгон худалдаа авч байгаа худалдааны худалдаа авалтууд ойлгомжтой байх нь тэрний жишээ нь төлөвлөлт нь яаж орж ирэх үү гэдэг ч юм уу. Эсвэл тухайн жилд одоо хэрэгцээ шаардлага хэрэгжил авах гэж байгаа зүйлүүдийн хэрэгцээ шаардлагаа төлөвлөгөөнд тусгаад төлөвлөгөөнд оруулж ирэхгүйгээр хугацаанд тусныхаа дараа энэ зохион байгуулахын зөрчлүүд нийтлэг байгаа учраас сангийн яамд хандаад яг энэ төлөвлөлтөд холбоотойгоос ахуулаад энэ шатар болгонд зөвлөмж өгч явах талаар бид судаа дараа уулзалтууд хийгээд хамтдаа ажиллаж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө заримдаа одоо хууль журмууд нь тийм ээ хууль эрх зүйн шаардлага хангахгүй ч юм уу ийм бах тохиолдол бас байдаг гэж одоо хэдэн дээр хэрэгслэр ярьдаг байна шүү дээ. Энэ дээр таньдаг хэлэх зүйл байгаа лу? Тийм яг одоо чинь төрийн байгууллагаас мөрдөж байгаа дүрм журмын асуудал өөрөө бас асуудал болоод байна л да. Туулах юм бол одоо сая бас улсын хууль дээр бас яригдж байна. Тодорхой ажил хэсэг байгуулж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл энэ улсын хууль хэмжээний актын бүртгүүлгүй 300 орчим дүрм журам байна гэсэн асуудал мэдээлэлээр явж байгаа. Хоёрдугаар бүртгэлтэй мөртлөө хүн суртал өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа, хүн суртал бий болгож байгаа тийм санхлын зөрчил бий болгодог мөн ил тод байдлыг хязгаарсан юм журмууд бас төгөл ажиллагааны тохиолддог. За манай байгууллага бол жишээ нь өнгөрсөн жилийн гэхэд миний санаж байгаа нэг жилдээ нэг 40-50 за өнгөрсөн жил 60 орчим дүрм журмыг хянсан байна. Шашид энэ дүрм журм дээр хянаад зөрчилтэй хууль тогтоомжид нийцүүлэх за мөн энэ хоёрдмол ойлгомжгүй байдлууд бий болгодог заримд нь даваа байдал болох шинжтэй юм зохисол тусгаж байгаа юм асуудлуудыг эргэж харах хэрэгтэй байна гэдэг зүйлээр санал зөвлөмжийг бол төрийн холбоотой байгууллагууд чинь хургуулсан байх чинь тийм. Энд дээрс ингээ харж явах нэгдүгээр эрх хэмжээ нь олгодоггүй байхад тийм хэмжээ батлаа тогтоочихсон. Тэрүүгээр эрхэм хуулийн этгээдэд одоо хүн суртал үүсгэх юм уу чиглэл бол бий болгож ингэж үзэх юм өслүүд байгаа. Тэг учраас эдгээр төрөмж бид нар бас хардаг. За хоёрдугаар зохицуулт нь өөрөө өрсөлдөөний хязгаарлалт аль нэгтгэхэд даваа байдал болсон юм. Зохицуултууд бас үүсгэсэн юм зохиолтууд байдаг те. За зөвхөн дүрм журм гэлтгүй бас стандартууд дээр юм бол чинь гарч ирж байгаа. Өөрөөр тэр стандартууд нэмэлт өөрчлөлт оруулангууд зөвхөн тэрнийхэн дагуу нэг аж ахуйн нэгжил тухайн үйл ажиллагаа явуулах боломжтой байхаар ч юм уу. Өрсөлдөөний даваа байдал авах юм зүйл байсан учраас бид нэг өөрчлөлт хүчингү болгох. За эргээд дахиад ийм дор зоргон шинжтэй буюу хин нэгэн даваа байдал болох боломжтой зохицуултыг оруулах багтал чиглэлээр өрсөн чиглэх ажил авах хэмжээ авахыг үзүүлсэн. Эргээд үр дүнгээ бас тооцоо явж байгаа. За мөн эрх зүйн хэмжээний акт зохицуулт дүрм журм дотор бас хийдэл үүсгэсэн юм зохицуултууд өөрөө тухайн харилцааг зохицуулаад үлдээждэг. Эндээсээ болоод нөгөө үзмжээр шийдэх юм боломжтой гарч ирдэг учраас ийм асуудлуудыг бас нэмж нөхөд зохицуултуудыг бий болгож байна. Тодорхой болгож өгөөч гэдэг зүйлүүдийг төрөм журмын тусгуулах саналуудыг бас өгсөн юм тохиолдол бас байна. За ер нь юунд дүрм журмууд бас хэрэгжилтээр иргэн хяналт тавихгүй байгаа асуудал байдаг. Зарим дээр нь тэгэл зөрчил явж лээдэг те тэр нэргээ хариулах тооцохгүй эсвэл нөгөө журмын хэрэгжлийг хангуулахгүй хангаж байгаа байдал чинь хяналт тавихгүй ингээд яваад байдаг юм асуудал байдаг. А нөгөө талаас хэмжээний актаа иргэд нөгөө тодорхой хугацаанд бид нар иргэд хяналт тавьж монитор үнэлгээ хийж явах хэрэгтэй энэ ажлууд хийгдэхгүйгээс болоод хүчингү болчихсон хууль журам тогтоох шийдвэр үндэслээд журмалждаг зохицуултууд хийцэн энэ байдлын хэвээрээ явж идэг ийм асуудал байдаг. Учраас тэр хүчингү болгох за хууль тогтоомж нийцүүлэх юм арга хэмжээнүүд чинь авч тодорхой саналуудыг өгч хүчингү болгуулж дүрм журмуудыг өөрчлөлдөг. За сонирхлын зөрчлийн хууль дээр мөн дүрм журмаар нэмэлт төлбөр хангаж бий болгож байгаа юм асуудал бас нийтлэг харагддаг. Өөрөөр хэлбэл ялангуяа төрийн үйлчлэгээний буюу имплэгтэй үйл ажиллагаан дээр жишээ нь онцлог төлбөр хангах тогтоосон асуудлууд чинь бид нар өнгөрсөн жил дүүргүүд дээр нийтлэг байсан учраас тэрийг болж болгосон арга хэмжээнүүдийг авсан байна. За тэгэхээр өнөөдөр бид нарт тийм ээ байгууллагаас хэрхэн өөрчлөн сэргийлэхтэй чиглэлээр ажиллаж байгаа. За ямар зөвлөмжүүд, ямар одоо төсөв санхүүгийн одоо хууль журмын тал дээр тийм ээ ямар одоо асуудал байгааг талаар бол нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа.